За та бүхэндээ их үдийн мэнд хүргэе. За бид нар одоо хууснаар Ленин клубын үүдэнд зогсож байна. Бид нар энэ жил Улаанбаатар хот нийтдээ 15 байршилд явган замыг бүхэлд нь стандартын дагуу ийм боржин халтардгүй гадаргуутай ийм явган замаар солих ажлыг хийж эхлүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар нийтдээ 14 байршилд 15 байршилд 15 багц тендер шалгаруулахаас 9 одоо багцын гүйцэтгэгчийн шалгарсан, зарим нь ажиллаа эхэлсэн, зарим нь бараа материалаа татаж авч явж байгаа. Тэгэд би бас Улаанбаатарчуудад хандаж хэлмээр байгаа. Бид нар явган замынхаа стандарт гэдэг юмыг өмнө нь огт мөрддөггүй байснаас шалтгаалаад ерөөсөө Улаанбаатар хотод явган замын маш олон ийм одоо хэлбэрүүд үүссэн. Одоо ийшээ нэг харахаар ийм одоо алаг хавтан чулуутай нэг хэсэг явж байна. Тийшээ энэ портрийн цаатал гарангуут дахиад өөр ийм гөлгөр халтраг гадаргуутай явган зам байна. Тэрний цааталд ингээд хагас асфальт ивсэн. Тийшээ харуул да. Тийшээ хагас асфальт ивсэн. Ингээ ийм одоо эсвэл ингээ хажуу талд нь бетондцсон ингээд ийм янз янзын ийм байдалтай одоо явган замууд маань стандарт биш бус байгаамаа. Тэгэхээр бид нар энийг яг ийм болгоё гэд нэгдсэн зураг төсөв гаргаад явган замын иж бүрэн шинжилгээ ажлыг бид нар хийхээр ингээд төлөвлөөд эхнээсээ ажлууд хийгдэж байна. За дээр нэг зүйлийг би бас та бүхэнд анхааруулж илээ. Манай энэ оператор дээшээ гарав. Энэ ингээ Улаанбаатар хотын төв замын энэ гэрлийн шонгууд дээр энэ кабелийн үйлчилгээ үзүүлдэг бүх компаниуд ингээд ийм битүү хар одоо хэрсэн ийм кабелуудаа ингээд өлөгчдөг ийм байгаа. Тэгэхээр бид нар энэ явган замынхаа шинжилгээ ажлынхаа хүрээнд давхар энэ доогуур тусад нь ийм суугчлыг хийж өгч байгаа. Энэ хийсж өгсөн суугчл руу энэ кабелийн компаниуд бүгд энэ хар кабелуудаа бүгдийг нь оруулах бас ажил давхар хийгдэхээр ингээд төлөвлөж байгаа гэдгийг хэлье. Яг хөө сүүлийн үед нийгмийн сүлжээ энэ явган замыг энэ тэндгүү муухай уулгаа хайчлаа гэдэг ажил хийхийн тулд заавал хуулж авч засаж залруулж янзлнаа. Дээр нь өнөөдөр манай улсад яг бодтоо нүүрлээд байгаа том асуудал бол хүний нөөцийн хомсдол. Одоо бид нар ингээ гүйцэтгэгч компани захирлуудтай уулзаад ярихад нэг л зүйл ярьж байгаа. Гүйцэтгэгч. Бид нар гаднаас ажиллагч оруулж ирээ гэж одоо хуулийн төсөл өргөн барьсан боловч энэ маань дэмжигдээгүй. Бид нар маш богино хугацаанд бүтээн байгуулалт хийдэг. Тэгээ баг ингээ 5 сарын дундаас 9 сарын 15-ны хооронд л бид нар бүтээн байгуулалтаа хийж ялангуяа нойттой ажлуудаа хийж дуусгах ёстой. Тийм учраас иргэд та бүгдийг Улаанбаатарчууд та бүгдийг бидний энэ явган замын иж бүрэн шинжилгээ ажлыг одоо хүлээж аваасаа гэдгийг бас хичээнгүйлэн хүсэж байна. Бид нар нэг замаар нэг сумаар хэд хэдэн одоо туулаа буудна гэдгчлэн энэ явган замын шинжилгээний дагуу хэд хэдэн ажлуудыг давхар хийж гүйцэтгэхээр нэгдүгээр бүх замуудыг ийм өнгөний кодтой тэгээ ийм халтардгүй шатаасан гадаргуутай ийм одоо боржин чулуугаар боржин болохоос гадна кабелуудыг нэг дор суугчлаа гэж байгаа. За дээр нь нэмээд нэгдүгээр игнэний автобусны карма гэж ярьдаг. Энийг бас ингээд тэгшилж байгаа. Яагаад тэгшилж байгаа вэ гэхээр бид нар одоо ингээд энэ замыг хувцсан. Өнгөрсөн 7 хоногт хувцсан. Бид нар шинэ одоо асфальт битум, полимер битум гэдэг одоо шинэ технологиг хүчиж байгаа. За тэгэхээр карма байхгүй болохоор нэгдүгээр игнэгээр зөвхөн автобус зорчин. Одоо ингээд та бүхэн нийтийн тээврийн зорчих хэсэг дээр манай иргэд ингээд ердийн автомашина ингээд байршуулсан. Ингээд төгжрөө үүсгээд байгаа. Тэгэхээр бид нар энэ нэгдүгээр игнээг бүхэлд нь улаан өнгөөр тэмдэглээд гэсэн тэмдэглэгээтэй болгоод зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчин. Өөрөөр хэлбэл автобус карма руу шахаж орох шаардлагагүй. Автобусныхаа буудал дээр нэгдүгээр игнээгээ эзлээ зогсно, араасаа автобусууд зогсно. Ингээд нэгдүгээр игнээ чөлөөтэй байвал инх тайвны өргөн чөлөөний зорчих одоо нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурд одоо огцом нэмэгдэх ийм боломжтой байгаа гэдгийг хэлье. Тэгээ ер нь зүгээр эцэст нь хэлэхэд энэ явган замын шинжилгээ ажил хийгдэж дууснаар Улаанбаатар хот цаашид иргэдэн нийтийн эзэмшлигээ зам талбай явган замаар чөлөөтэй зорчих энэ боломж бүрдэнэ. За бидэнд байгаа хамгийн том асуудал бэрхшээлвэл ингээд автомашина зогсдгүй газар зогсоодог. Дээр нь явган замын дээгүүр
одоо мордуулж тавьдаг, явган зам дээр тавьдаг. Энэ бүдүүлэг зөрчлүүдийг таслан зогсоох чиглэлээр бид нар цаашдаа бас арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээ цаашид бид нар Улаанбаатар хотын маань инх тойрны өргөнчлөө, их тойруу, баг тойруу, олимпийн гудамж, наадамжтын гудамжийг эхний ээлжин шүү. Ийм одоо боржин одоо хүн алтардгүй гадаргуутай болгосон ийм замаар бүрэн шинжлэх ажил хийгдэж байна. Одоо үлдсэн 6 байршлын тендер 11 дахь удаага зарлагдж байна. 11 дахь удаа бид нар одоо компани шалгарын шалгалт тендерүүдэд зарлаж одоо эзэмжүүлэхээр ингээд ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд нийгмийн сүлжээнд одоо энэ явган хүний замын шинжилгээг яг хийж байгаа ийм ажлыг ингэж харуулад одоо Улаанбаатар хотыг там болголоо гэдэг ч юм уу ийм сөрөг сурчлагаа нөлөөлөл та бүхэн бүү автаасаа энэ бол дандаа захиалагтай, улс төрийн захиалагтай зүйл шүү. Бид нар богино хугацаанд явган хүнийхээ замын шинжилгээг хийж хэрэгжүүлж дуусгах нь энэ кабелуудыг бүгдийг суугчилж дуусгах нь за мөн нэгдүгээр эгнээгээ бид нар одоо шугам буюу автобусны шугам болгож улаан өнгөөр бүхэлд нь одоо тусдан тэмдэглэн автобусны зорчих хэсгээр зорчсон тээврийн хэрэгсэлд одоо эрх асах хүртэл шийтгэл оногдуулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. Тэгээ та бүхэн боломжтой бол нийтийн тээврээр зорчоорой гэдгийг бас уриалж байна. Баярлалаа.